Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр EQ номныхоо 2 дугаар сэдв буюу энгийн яриа өрнүүлэх гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд би өмнөх сэдв дээр болохоор хэрхэн зөв мэдлэх талаар ярьж өгсөн бол одоо зөв мэдлэхийн ардаас хэрхэн зөв энгийн яриа өрнүүлэх талаар ярина. Бид бүхэн одоо ямар нэгэн хүнтэй ярихдаа ямар нэгэн зүйлийг тэр хүнд хэлэх гэж харилцаар өрнүүлж байгаа шүү дээ. Тийм учраас чи яг тэр та хэлэх гэж байгаа тэр гол зүйлээ яг мэдснийхаа ардаас биш ямар нэгэн энгийн харилцаа яриаг өрнүүлснийхаа дараа гол хэлэх гэж байгаа чухал зүйлээ хэлвэл ер нь би зүгээр гэж зөвлөнө. Энэ ном дээр ч гэсэн тэгж гарч байгаа. Яагаад вэ гэхээр бид бүхэн ингээд шууд гол ярих гэж буй зүйлээ ингээд тэр хүнд ингээд хэлчих юм бол тэр хүн мэдээч залхах юм уу одоо ингээд байнга тэгж ярьдаг байх юм бол залхах юм уу эсвэл ингээд тэр хүнд л таатай мэдрэмж төрөхгүй гэж бодож байна. Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр чи одоо ингээд хүнтэйгээ тэр найзтайгаа ингээд ч юм уу эсвэл ингээд хүнтэй уулзлаа шүү дээ. Тэгээд тэрнтэйгээ ингээд сайн байна уу юу болж байна гэр бүл нь тавдаг уу ингээд эхнэр нөхөр чинь ингээд дайжгүй юу ингээд тэгэж хэлэх юм бол одоо ингээд тэгэх юм бол тэр чинь ингээд энгийн харилцан яриа болж байгаа байхгүй юу. Тэгэж хэлсний дараа одоо ингээд чи жишээлбэл энэ ном дээр гарч байгаа байхгүй юу. Одоо би ингээд танай гэрлөө очихынхаа өмнө одоо ингээд талбай нь төв замаар явсан чи талбай дээр номын үлсгэслийн худалдаа болж байсан. Тэгээд би ингээд өөртөө хэрэгтэй номнууд ч гэсэн хэд хэдэн номнууд ч гэсэн аваад амжлаа. Тэгээд чамд одоо энэ ном хэрэгтэй бол чи ингээд энийг авч энийг ингээд уншаарай. Би чамд бэлгэлж байна гэд. Тэгээд чиний одоо ингээд энгийн яриа өрнүүлсний дараа гол чухал зүйлээ ярих хэрэгтэй. Тэгэж одоо ингээд ярих юм бол энэ яриа маш зөв цэгцтэй. Тэгээд дээрэс нь гоё тэр хүн ч гэсэн ингээд тэр хүнд ч гэсэн амар адал явдалтай тэгээд сонирхолтой яриа болно шүү. Тэгээд энэ сэдв маань болохоор миний саяны ярьсан зүйлтэй холбоотой сэдв байлаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.